8 дугаар тест 6 дугаар бодлого. Батыг цаг харахад 18 цаг 43 минут болж байв. За тэгвэл цагийн зүй болон минутын 100 хоёрын хоорондох өнцгийн хэмжээг бол олгосон байна. За эхлээд цагаа зурчээ. За 12, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11. За 18 цаг гэсэн учраас ийшээ заасан. За 40 минут, 43 минут гэсэн учраас нэг иймэрхүү байдалд. За энэ өнцгийг бол олох юм байна. За тэгэхээр бид нар бол яг үгээр цагийн зүй буюу богино зүй, цагийн зүй буюу богино зүй маань 1 минутанд 0.5 градус бол эргэдэг гэдгийг бол мэдчих хэвээр. Мөн урт зүй буюу минутын зүй 1 минутанд 6 градус бол эргэдэг гэдгийг бол мэдчих хэвээр энэ хоёр зүйлийг бол. За тэгэх юм бол энэ бодлогыг амархан бодчих чадна. За цагийн хувьд бол тооллын их буюу энэ 12 руу заасан бус орчим бол тооллын их болно. За энэ тооллын ихээс бол минутын зүй бол гараад нийт бол энэ хүртэл бол нийт 43 минут явсан байгаа. Тэгэхээр энэ өнцгийг бол олчих чадна гэсэн үг. Минутын тэр өнцгийг. За минутын өнцгийг бол олохдоо бол 43-ыг бол 6-аар үржүүлчихсэн. Эндээс бол 258 градус гарнаа гэсэн үг. За одоо цагийн зүйний эргэлтийн өнцгийг олчээ. За цагийн зүй бол энэ 12 тооллын ихээс гараад ийшээ бол нийтдээ бол хэдэн градус аялсан бэ гэдгийг олохын тулд нийт эхлээд бол хэдэн минут энэ дараа бол эндээс бол энэ хүрэх юм бэ гэдгийг бол тооцоолох хэрэгтэй гэсэн. За тэгэхээр энд бол 6 цаг 43 минут бол явсан байгаа. За 6 цаг чинь 360 минут гэсэн үг. За тэгэхээр нийтдээ бол 403 минут бол аялцсан байгаа гэсэн цагийн зүй. За тэгэхээр цагийн зүйний хувьд бол хэдэн градус иргэсэн бэ гэдгийг олохын тулд нийт аялсан хугацааг 0.5-аар үржүүлчихнэ гэсэн үг. 0.5 градус. Тэгэх юм бол 201.5 градус бол иргэсэн гэсэн. За тэгээ манай олох ёстой x бол энэ хоёрын зөрөө байгаа. 258-аас хасдаг нь 201.5 буюу 56.5 градус буюу V-ээр үзэх байжээ.